За сэтгүүл соёлмоодоо баярлалаа. Хятад иргэнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл бидэнд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Баян Хөлгийн аймагт одоо зам дээр ажиллаж исэн 60 хятад ажилчид манай Монголын нэгэн гэр бүлийг барьцаалсан ийм хэрэг гарсан. Тус иргэний талаар цагдаа ерхий газраас мэдээлэл авахар ирсэн боловч одоо холбогдох хүмүүс нь амралтаа авсан гэсэн хариуг бидэнд өглөө. Наадмын дараа бид бүгдийг амарж байх зуур одоо хятад иргэд хил зөрчиж Монголын гэр бүлийг барьцаалах зэрэг ийм гэмт үйлдэлүүд гаргасаар байна. Манай улсад жил бүр зөвхөн барилгын салбарт ажиллахаар 30 мянган орчим хятад ажилчин орж ирдэг гэсэн тооцоо бий. Харин орж ирсэн ажилчдын хэдэн хувь нутаг бусдаг талаар тоймтой хариу өгөх хүн одоохондоо байхгүй байна. Нутагтаа гологдсон ор хоронгүй эхнэр хүүхэдгүй хамгийн ядуу эмзэг үлгийн хятад ажилчид Монголд орж ирдэг нь нууц биш. Харин Монголд ирсэн тэдгээр ажилчид дураараа дургиж дунд чимгөөрөө жирэх тохиолдол сүүлийн жилүүдэд газраагаад байгаа. Монголчуудыг их нутагтан дээрлэхэж хүүхнүүдийг нь эргүүлж ирчүүдийг нь зодох зэрэг олон гэмт хэрэг үйлцэн тохиолдлууд бүртгэгдэж байсан. Тухай бүрдний их нутагтан буцаагаас илүүтэйгээр дөрвтэй арга хэмжээ аваагүйгээс өнөөдөр Баян Хөлгийн аймагт хүмүүсийг нь барьцаасан хэрэг гарлаа. Их сурвалжийн мэдээлж байгаагаар Баян Хөлгийн аймгийн иргэн Дэн эхнэр хоёр хүүхдийн хамт оройн 19 цагийн үед тухайн хятадуудын ажиллаж байгаа замаар явж байтал урд нь КАМАЗ маркийн машин зам хаа зогссон байна. Явах аргагүй болсон тул хойно нь очиж зогсолт гинэ тухарч түүний автомашины хамар дээр гараад зогссон гин. Ингээд хэрэг явдал тэгзээ цагдаа шүгтэрээ тулахад 30 орчим насны хятад жолооч хохирлыг нь барагдуулаад талаар тохирч өөрийн байрлаж байгаа кемп рүүгээ дагуулад явсан байна. Энэ үед толгой сумын хэсгийн төлөөлөх замын цагдаагийн албан хаагчид ирсэн гин. Гэтэл дарга гих хятад төлбөрийг нь барагдуулж өгөх нь байтугай надад хамаагүй гих зүйлээрч Монгол улсын төрийн цагдаа болон хохирогчдыг явахыг сануулсан байна. Харин цагдаагийн албан хаагчид буруутай этгээдийг баримтлан авч явахаар завдахад 60 орчим хятад ажилчид Күрд зэйтүү барин нийт 5 монгол хүнийг барьцаасан байна. Тэдний дотор цагдаагийн 2 албан хаагч 3 энгийн иргэн байсан бөгөөд хоол ундгүй нийтдээ 15 цаг машинда хашигдсан. Тэрч бүхэл бууж биедсэх эрхгүйгээр хорж байсан дэндүү хэрцгий үйл болсон талаар албаны их сурвалж мэдээлсэн юм. Гэтэл 15 цагийн турш тэдний хил амард оромжилж машинд нь барьцаалахдаа уцаар ярихыг нь хүртэл хоригдсан гин. Тэрч бүхэл танаа цагдаа нарт биднийг хориод хийх байр авч явах машин байхгүй. Та нарыг алаад энд булцсан байхад хинч олохгүй хэмээн хил амард оромжлон хашгирж байсан талаар их сурвалж мэдээллээ. Гэтэл их нутаг дээр гадаадын иргэдэд барьцаалагдаад байгаа иргэдээ бүхэлдэн 15 цагийн дараа хилцээр хийж бод судалж авсан гэх мэдээлэл байна. Хэрэв монголчууд хятадын нутагт ийм үйлдэл гаргасан бол бараг цаазаар авахулах байсан бид. Монгол хүн өөрийн газар шороон дээр гадаадын иргэдэд барьцаалагдан дээрлэхүүлж доромжлуулж байхад цагдаагийн байгууллагаас ч тэр төрийн өндөр албан тушаалтнууд ч тэр өдийг хүртэл нэгч таамтай хариу мэдээлэл өгсөнгүй. Амар зугаалганд явсан гэсэн хариуг өгч байлаа. Ямар ч тач монголчуудыг амар зугаалж назгаарч байх зур Монгол улсын зүүн захад хятад иргэд хил дав загсажсэн бол баруун хязгаарт хүн барьцаалан доогдох үхээс өвөл өнгөрсөн амралтын өдрүүдээр гараад байна. Харин энэ Монгол улсад эзэн гэж байна уу хэмээн бухимдах хүмүүс цөөнгүй байгаа талаар манай телевизэд мэдээлсэн юм. Хараа хяналтгүй энэ олон хятад иргэдийг нэг тийшин зэгслэхгүй бол өнөөдөр барьцаалж байгаа юм чинь маргааш хилж байгаа шигэ монголчуудыг маань алаад болохгүй газаргүй болсон байгааг сануулъя. Харин холбогдох хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг анхааралд авч тун удахгүй мэдээлэл хийн гэдгийг харахад үлдлээ. Эндээс Эрдэнэт